сайн байцгаана гэдэг үг шүү дээ. Та бүхэндээ өнөөрөө мэндийг хүргэе. За та бүхэн миний өмнөх дугаарыг үзсэн санаж байгаа бах. Уул нь компьютер тоглоом танилцуулах гэж бодсон. Тэгс яг миний мэдлэг хүрхэхгүй бас хэцүү юм байна. Тэгээ энэ удаад бас та бүхэнд ундаа тий сайн мэдэх коло гэдэг ундаа танилцуулах гэж бодсон. Харагдаж байна. Гадаад дотоод явсан хүмүүс ярьж байна. Монголын коло гэж юу нь ямар байдгийг та бүхний сайн мэдэх бах. Коло, Coca-Cola унд. За энэ сая би доотлын дэлгүүрээс орж авсан юм да. Coca-Cola. Зүгээр захын дэлгүүрээс авсан юм да байгаа. Ингээ та бүхэндээ энэ хоёр ундааны ялгааг танилцуулах гэж бодсон юм аа. Ямар амтны нэр шиг ялгаа байна уу юу? За эхлээд яг юу ч гэсэн үндэсний үйлдэл болох Монголынхаа кола ундаг садлаг шийдэж. Өнгөний хувьд бол тэгэл адилхан болов гэж бодож байна. Нэг ялгараад байхгүй. Ингээ шийдэж. За энэ нөгөө импортын кола. Амт нь хэр өөр гэдэг нь одоо бид нар уугаал байдаг монголчууд гоё сайхан ундаа гэж рекламын чих хөтөж суух юм уугаал байгаа. Яг бид нар яг уугаад байгаа кола маань яг бид нар яг жинхэнэ ориг яг их ундаа байж чадж гин үгүй бас нэг ч удаа та бүхэн бодож үзчихсэн үгүй би ч гэсэн бодож байгаа юм. Гадаад дотоод явсан хүмүүс Монголын ундаа гэж ямар байдгийг ялангуяа хятад руу явсан хүмүүс энэ ундаа ийм байдгийг тийм байдгийг гэсэн юм яриад байдаг. Тэг ялгааг нь яг ингэж үзээ. За ингээ харахад ерөнхийдөө тамч харагдаж байна үгүй. Өмнөний үед бол бараг ялгаа байхгүй юм шиг санагдаж байна. Хөөсрөлтөн ч гэсэн бараг ялгаагүй юм шиг надад санагдаж байна. За эхлээд яг өөрийнхөө үндэсний үйлдвэрлэл MCS Coca-Cola компани үйлдвэрлэсэн ундааг уугаад амсаад үзье гэж бодож байна. Яг л бидний зүгээр уудаг кола. Амтны тэр амт манд яг л тийм л. Зүгээр бидний уудаг л ундаа гэж бодож байна. За дахиад явна. За харин гоёмтай шээс. Та нөгөө импортын ундаа амтыг үзье. Эсвэл ялгаал байхгүй л байх гэж бодож байна. Наач харагч чи бид өөр камер руу байхгүй шүү. За яах. Хүй. Ялгаа байна. Ялгаа вэ шүү. Ерөөсөө ингэж бас амталж яг ингэж тавьж байгаад ингэж тест маягаар ингэж чанарын шалгаж үзээгүй юм байна. Энэ импортын колоны амт нарай илүү байна. Аманд ороод яасан ч гэсэн арай нэг гоё амттай юм. Югмар юм дээ. Арай л илүү амттай. Яг энэ коло. Импортын коло. За Монголын колоны амт нарай сул юм. Одоо мэдхгүй хөдөө орон нутагт яаж тээвэрлж ирдэг юм. Тээвэрлэлтийн горим журам алдагдсан юм сайн хийж би мэдэхгүй байна. Энэний амт арай сул байна. Арай сул. Би яг хоёулаа яг нэг хөрөгчөнд энэ бол доотлолт нь байсан. Энэ бол дээдлэлт доотлолт нь. Энэ бол дээдлэлт нь жижиг таслахад байна. Зүгээр л захын нэг зардаг дэлгүүрээс аваад авсан юм да. Тэгэхэд амтны нарай илүү юм байна. Импортын ундаа. Тэгэхээр яг гадаад дотоод явсан хүмүүс бас ярьсан бас ортоод юм шиг байна. Энэ бол хамаагүй гоё амттай юм байна. За дахиад нэг нэмж байгаад хийгээд шалгаад үзье та бүхэнд. Арай л илүү гоё амттай шиг сая надад санагдаа. Колоны шал өөр юм биш үү? За учиргүй нэг хайх төр нөр яадаг ч байсан л нэг цаана юу гэмэр юм арай л нэг чимчээсэн тийм амттай юм байна энэ коло. За эхлээд өөрийнхөө үндэсний үйлдвэрлэл амсаад үзье. Ингээ залхиад ерөөхдөө зүгээр ингээ залхиад уугчиж байгаа байхгүй. Амт нь зүгээр уугчиж байгаа. За харин тэгсэн чинь нөгөө гадаадын коло гэж ярьдаг импортын бүр амтын үзээд. Арай л өөр амттай юм. Арай л анги амттай юм. Яг ингээ ажиглахад та хүн харагдаж байна уу юу? Хөөсрөлтөнч тэр ингээ нэг сайн мэддэхгүй байж магадгүй. Ингээ хараа. Яг л ялгаагүй шүү. Гэхдээ амтны хувьд энэ арай илүү юм байна.
За та бүхэнийг үзсэн та бүхэнд маш их баярлалаа. За ингээд Монгол кола болон гадаад импортын колоны хамтны ялгааг та бүхэнд бас чадан ядан тайлбарлах гэж хичээлээ.